За та бүхэнд энэ өдрийн мэнд төргийе. Улаанбаатар хотын зохицын ажлын албанаас бид нар их цэвэрлэгээ. Тэгээд 90 минут гэдэг энэ ажлыг одоо 2 жилдээ зохион байгуулж байгаамаа. Урд нь бол бид нар энэ уламжлалаар хийдэг байсан их цэвэрлэгээ. Жилд нэг 5-аас 6 удаа. За нэг ялангуяа Монголын уламжлалт цагаан сар, за зуны дэлгэр цаг, намар хичээлийн өмнө, шинэ жилийн одоо нээлттэй өмнө, за өвлийн цас ороод цас хайлаад дараа нь хагдсны дараах мэдээ юм тодорхой орон зайнууд хийдэг байсан юм аа. Энийг бид нар энэ арга барилдаа өөрчлөе, агуулгын чамбааруулъя. За энэ ажил иргэдийн оролцоог одоо идэвхжүүлье. Байгууллага хуулийн этгээдүүдийн хуулийн хөлөөсн чиг үүргийн хүрээнд нь одоо үүргэжүүлье. Нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх гэсэн үүднээс энэ их цэвэрлэгийг нэг 90 минут гэж. 90 минутын турш нэг бүгдөө нэг сайхан гараад орчин тойрноо гуу жалгаа, нийтийн эдэмш төрөнгөө, угаа цэвэрлээ, засаж сэлбээд ингэчээ гэж. За ингээ 90 минутын турш хийх юм байна. За тэгвэл яг нэг зэрэг Улаанбаатар хотын хэмжээнд одоо 11 цагаас эхлэе гэж. Тэгээ 11 цагаас 90 минутын турш буюу 12:30-д хийгээд дуусгачих. За юу хийх вэ гэдгийг тодорхой заагаад өгсөн. Тийм учраас энэ ажлыг бид нар бүх нийтийн үйл хэрэг болгож, за хуучин социализмын үед хийдэг шиг энэ коммунист свободник шиг байгууллага бүрийг, иргэн бүрийг хуулиа хөлөөсөн иргэнийхээ үүргээ ухамсардаг, нэр төртөө биелүүлдэг ийм идэв санаачлаг өрнүүлэх ийм ажил болох үүднээс за нийслэлийн засаг даргын захимжийг гаргасан. Тэгэхээр Улаанбаатар хотын зохицын ажлын албанаас бид нар өнөөдрийн энэ ажил бол их цэвэрлэгээ 90 минут гэж байгаа. Яагаад 90 минут гэхээр бид нар бол яг 90 минутын туршид хийч үр дүнтэй. Улаанбаатар хотын хэмжээгээр 1 цагт эхлэе. Тэр нь одоо 11 цагт эхлээд тэгээд 12 цаг 30-д дуусгая. Их үр бүтээлтэй ажиллая. За оролцооны үед бол одоо байгууллага, аж ахуй нэгж, иргэн, байр орон сууц, сөөх төрийн байгууллагууд, Улаанбаатар хотын төсгөл дээр үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л байгууллагууд энэ иргэний үүргээ нэр төртөө биелүүлээд ингээ хуучин одоо социализмын үед бид нэр ярьдаг байсан коммунист свободник шиг л бүгдөө гараад өөрийнхөө хариуцсан орчин тойрныхоо хогийг эзэмшиж байгаа нийтийн зам талбайгаа тогтчуулах, угаа цэвэрлэх, хадаж янзлах. Тэгээ энэ бүгдийг ингээ хийе гэсэн үүднээс бид нэр энэ ажиллагааг хийж байгаа. Жилд бол бид нэг 5-аас 6 удаа хийдэг. Сүүлийн үед бас иргэд энийг дэмжиж ер нь та нар их зөв зүйтэй мэхэлж чинь иргэдтэй юм дадал зуршил бий болгооч энийг сар бүр тодорхой өдрүүд бий болгоч хуучин социализмын шиг нэг коммунист свободник гэж хийдэг шиг ийм өдөр самт бий болгооч тэгээ иргэдтэй оролцуулаач гэсэн ийм уриалгууд гарч байгаа. Энд бас байгууллага аж ахуйн банахыг дэмжиж иргэний үүргээ нийгмийн хариуцлагаа ойлгоод олон байгууллагууд дэмжиж байна. За өнөөдөр энэ ажил бол бид нар нийт одоо тэдэн хүн гэсэн утгаар биш. За гэр хорооллын иргэд гараад хашааныхаа хогийг цэвэрлждэг. Байр орон сууцны орчин суугт гараад цөөхтөг нийлээ очин тойрноо цэвэрлждэг. Байгууллага нэгүр хариуцсан зам талбайгаа цэвэрлждэг. За нийтийн зам талбай дээр байгаа хогийн сав санд чирээ хай рекламуудаа одоо түүхүүд нь угаачдаг. За туул голын иргэний дагуу байгаа одоо нийтийн ийм ногоон байгууллагын зурвсуудыг томоохон төрийн эмч компаниудаар шууд захилгаан дулаан уран сууц гэх мэт ийм байгууллага хуваарлаад ингээ бид нэр цэвэрлээд байна. Энийг бол бид нар нэг 5-аас 6 удаа хийдэг. Харамсалтай нь цэвэрлээл тэгээд тодорхой хугацаанд дараа эргэл хог болчдөг асуудал байгаа. Тийм учраас энийг өнөөдөр улсын хурлаар батлаад хэрэгжүүлж байгаа хог хаягдлын тухай хуулиар иргэн хүн хуулийн этгээд байгууллагуудын үүргийн тодорхой заагаа зогссон. Энэ хуулиар дүүрэг нут төсөв дээр байгаа иргэдийн ахуйн болоод хогийг тээвэрлэх, цуглуулга, ачиж буулгах, хоггүй байлгах, иргэдийг одоо хогоо цэвэрлэх, дадал зуршил үүсэх бий бол энэ бүхэн бол дүүргийнхэн засаг дарагдана.
хорооны эсрэг дарга дүүргийн төрийн байгууллагууд нь бол энэ хог адилхан хуулиар заагаад өгцөө. Тийм учраас манай дүүргүүд, төрийн байгууллагууд, хороо захиргаа энэ иргэдтэйгээ хамтдаж хог аюулахгүй байх. Хогийг англан ялгадаг, хөсвөртэй зөөвөрлөдөг, маш богино хугацаанд хогийг тээвэрлждэг. Эргээд хог байхгүй байх ийм одоо асуудлыг дүүргүүд хийх ёстой гэдэг үүднээс бид нар бас энэ ажиллагаа дүүргүүдээ, хороодуудаа, аж ахуйн байгууллагуудаа, сойхүүдээ, хуулийн этгээдүүдээ бүгдийг одоо оролцуул нэгэн зэрэг оролцуулъя гэж. Нодон бид нар бас хийсэн их үр дүнд хүрсэн. Энэ жил бид нар энэсээ илүү бас арга хэмжээтэй өөрчлөж байгаа учраас оролцоо, идэв санаачлах үр дүн бол илүү гарах хаа гэж бодож байна.